сангийн энэ төслийн хүрээнд бол энэ сонгон шалгаруулалтанд шалгараад байгаа улсууд нь бол хуучин бол бид нэр ингээл гадны улсууд ирээл нэг төсөл хэрэгжүүлэл явцдаг байсан бол монголчууд өөрсдөө оролцож энэ төслийг хэрэгжүүлэх нь маш их чухал ач холбогдолтой гэдгийг одоо харуулж байна л да. Одоо эн чинь сумдан дээр аймаг дээр баг бүрдээс сонгон шалгаруулалтанд орж сонгогдож байгаа шүү дээ. Жишээлх юм бол одоо Хөвсгөл аймагт баг нь өөрөө тэндээсээ шалгарч гарч ирээд тэрийгэ хэрэгжүүлэхийн төлөө явж байна гэдэг бол өөрсдийнх нь мэрэгжил боловсрал дэвшилж байгаа. А нөгөө талаас хүнтэй ажиллах тэр арга барил нь нэмэгдэж байгаа. Ард түмэндээ ойлголт өгөх нь ч гэсэн тэр улсуудын тэр хүмүүстэй ажиллаж сурцсан улсууд байгаа шүү дээ. Тийм учраас бол энэ төслийн нийгмийн эдийн засгийн ач холбогдлын бол үнэхээр одоо үнэлж оршгүй л дээ. Ерөнхийдөө бол бид энэ сорилын сангийн одоо мянганы сорилын сангийн энэ удирдах зөвлөл нь бол одоо Монгол улсын ерөнхий сайд одоо ахалдаг. Эрүүл мэндийн төслийн одоо хүрээнд нь хариуцдаг сайдын хувьд бол удирдах зөвлөлийн гишүүн нь одоо байж идэг. Тэгээ мянганы сорилын сангийн Америкийн нэгдсэн улсын төлөөлөлж байж идэг, манай албадуудч байж идэг. Ийм том хажуудаа хяналтын одоо зөвлөл мөлд энэ чинь их маш их хатуу хяналтын дор хэрэгжиж байгаа юм л да. Тийм учраас бид нэр заримдаа бас мөнгө төгрөг нь саатж ирээд энэ төр гэж ингэж ярьдгийг. Тэрнээс биш үнэхээр хяналт байж энэ үр дүн хүрэх ёстой. Ер нь бол янз бүрийн төслүүдийн эдийн засгийн урагшгийг дэвшлүүлэх асуудал бол маш чухал шүү дээ. Эрүүл мэндийн яамн дээр бол бүр зохицуулах зөвлөл байгуулж гисэн. Тэр зохицуулах зөвлөл нь бол одоо энэ албатайгаа хамтраад манай хоёр газар хамтарч ажиллаад бүх юма хийж яадаг ийм л тогтолцоотой. Тийм учраас энэний үр дүнгэл бид одоо 2013 оны эцэст бол гаргах ёстой л доо. 13 оны тийм ээ. Тэгэхээр одоо яг дундаа л явж байгаа юм байна. Тэгэхээр яг сая эдийн засгийн тооцоо хяналт гэдгснээс одоо яг хэдийн хэмжээний мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулаад одоо дараагийн 13 оны хүртэл одоо хэдийн хэмжээний хөрөнгийг юунд зарцуулахаар бэлтгэж байна. Тэр 39.2 сая доллараас бол үндсэндээ бид одоо 60% үндсэндээ бол юу яачлаа зарцуулахад бэлэн болчиход байж байна. Одоо гэрээ байгуулагдаад одоо хийгдэд явж байна гэсэн үг. Шинэ одоо Монголын сайд төлөвлөгч нь л одоо манай гэрээд байгуулга байхгүй юу? Одоо нэг тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн одоо ажил аваад тэрийгээ бол одоо 3 жил 4 жилээр хийхээр одоо ингээд гэрээт ажил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бол юу гэдгийг бид бол ямар ч байсан мөнгөө бол бид бол одоо юу гэдгийг одоо цаг хугацаанд нь бүрэн одоо энэ зарцуулах юм боломжтой байгаа. Яг манай төслийн бас нэг хатуу зарчим тэр шүү дээ. Америкт бас юу тавьж байгаа гэхээр цаг хугацаанд нь энэ төслийг амжилттай дуусгах ёстой л гэж тавьж байгаа. А цаг хугацаа сунгар гэсэн юм дээрээс байдаггүй. Ямар ч оронд сунгаж тийм тохиол байхгүй. Ийм онцлогтой юм байна. Тэгэхээр ихэнхээ бол үндсэндээ зарцуулаад явж байгаа зүйл хэлмээр байна. За тэгээд үүнтэй холбогдуулаад бол сая энэ дэлхийн одоо дээд хэмжээний уулзалт Нью-Йоркт болсон. Энэтэй холбогдоод дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэд хэдэн одоо урьдчил хурлуудыг бүсийн хэмжээнд дээрээс нь одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв оффист бол зохион байгуулсан. За эндээс бол юу гаргасан гэхээр энэ улс орны тэргүүнүүдэд бодлогодоо энэ халдвар тусны чиглэлээр эдийн засгийн үр өгөөжтэй одоо маш их одоо ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалт одоо нөлөө ихтэй ийм бодлогыг бол худалдан аваач гэж ийм одоо юу санд болгож байгаа. За тэр нь бол юу гэхээр одоо эдгээр нэрлсэн байгаа юм да. Based by intervention for NCD prevention control гэдэг нэгээс нь халдвар тус өвчнийг урьдчилан сэргийлэх хянахад ямар одоо худалдан авалт ямар бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдгийг бол санд болгож байгаа. За энэ дээр ерөөсөө сая сүнэн сайдын хэлжээс ерөөсөө энэ халдвар тусны үүсгэж байгаа эрсдэл хүчин зүйлүүд байгаад байгаа. Нөгөө тамхи, нөгөө арх, эрүүл бус хоол, тэ хөдөлгөөний эрүүл мэнд хөдөлгөөний асуудал байж байна. За зүрх судасны өвчин хавдар гэдэг. Яг энэ 5 чиглэлээр ямар үйл ажиллагаа одоо хийгдэх вэ? Арга хэмжээ авах гэдэг. Бүр заагаад улс орны дэд түвшинд ийм үдийг болгондоо тусгаач гэдэг ингээд гаргаад өгсөн байж байгаа. Учир нь юу гэхээр энэ Харвардын эзэмтийн тодорхойлсноор 2030 50 он гэхэд дэлхийн нийт хүн ам бол ойролцоогоор 9 гаруй тэрбум болох нэ. За тэрний 3/2 нь бол хот суурин газар амьдрах нэг тооцоо гаргасан байна. Хот суурин газар амьдрна гэдэг нь ерөөсөө энэ халдвар тус өвчин чи ерөөсөө энэ хот суурин газар амьдарч байгаа хүмүүсийн өвчин байхгүй юу? Тэгэж бол хөдөө орон нутагт одоо тэр малчин, за дээрэс нь тариачин энэ улсуудын өвчмөд энэ биш гэж явдгийг. Тэгэхээр хот суурин газар тэрхлээр нэг хөдөөний хомсдол нөгөө одоо түргэн хоол моол гэдэргээл бэлэн хоол моол ингээл энэ бүх асуудал чинь тэгээд арх тамхины асуудал гарч ирдэг. Энэ бүх чинь энэ өвчнийг үүсгэх асуудал та. Тэгэхээр энэтэй уялдуулаад тэрдэнд юу яаж яах гэхээр энэ лүү бодлогоо чиглүүлээч. Харин арга зам нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол орон орны тэргүүнт бол гаргаж өгсөн байж байгаа.
энэ чиглэлээр Монголын засгийн газар ч гэсэн их тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа л да. Жишээлх юм бол одоо сая бид тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулаад улсын хурлд өргөн барьчлаа шүү дээ. Ерөөсөө л энэ дөрвөн ханны дотор албан байгууллага үйлчилгээний газарт ерөөсөө тамхи татахыг бүрэн хориглосон юм хууль өргөн барьчихсан. Нөгөө талаасаа сая дэлхийн тэр өндөр чуулган дээр чинь эрүүл мэндийн сайдын хэлсэн үгэнд ч Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд ч Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мунтай уулзахдаа хэлсэн үгэнд ч юу тусгагдав гэхлээр ерөөсөө энэ тамхины хяналтын суурь конвенцтайгаа адилхан энэ архины суурь конвенцийг гаргая. Архины суурь конвенцийг одоо нэг архины хэрэглээг бууруулах, сөрөг үр дагаврыг бууруулахтай холбогдсон суурь конвенц гаргаж чаад дэлхийн бүх орнууд яг энийг мөрдөй. Тэгэхгүй болохоор нэг нь арга хэмжээ авах гэдэг нэг нь тамхи үйлдвэрлээд шахаад гарч хэцүү шүү дээ. Австрал бол одоо сони арга хэмжээ авсан байгаа. Жишээлх юм бол нөгөө тамхины хэрэглээг бууруулах үүднээсээ нөгөө гой өнгийн тамхинуудыг чинь ганцхан тамхины хор хөнөөлийн аймаар зургнуудтай ганцхан өнгийн юмар ороогоо тодалтанд гаргах чичил дээ. Тэгэхээр чинь нөгөө Марлбороч гэдэг юм уу янз бүрийн юм харагдахгүй юм чинь хүн нөгөө сонгод татна гэж юм байхгүй болчоор хүмүүс тамхинаас холдоод ирдэг. Нөгөө бизнесийнхэн ерөөсөө хийхээ болоод эхэлж ийн гэж штэ. Тэгээд татвараа их нэмж ийн одоо гадны одоо энэ орнууд. Тийм учраас Монгол улс бол энэ чиглэлийн арга хэмжээнүүдээ бол хурдсах хэрэгтэй. Одоо энэ тамхины хяналтын хуулийг маш хурдан одоо боловсруулж батлах хэрэгтэй. Манай засгийн газраас өнөөдөр төвчүүл тавьсан зорилгын дагуу ийм тамхи архины одоо 2% татвараар эрүүл мэндийг дэмжих сан хүртэл байгуулад одоо энэ төслүүдтэй хамтарч ажиллаж штэ. Нэг л имийг би их бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ мянганы сарлын сангийн ийм их том мөнгөөр хэрэгжиж байгаа төсөл өөрийн энэ Монголын төр засгийн бодлоготой чинь маш нягт уялдах хэрэгтэй байхгүй. Манайд бас нэг өмнө нь бол энэ төслүүд чинь ингээд их саланга яваад байсан байгаа. Тийм учраас одоо манай эрүүл мэндийн яамны газрын дарга нар манай газрынхан чинь нөө мянганы сарлын төсөл чинь юу болж байна? Манай энүүнтэй таарч байна уу, таарахгүй байна уу? Энүүнтэй зөрчилдөх гээд байна ч гэдэг юм уу. Тийм яриа хүртэл гардаг болсон. Энэ маш зөв. Ерөөсөө бид нар чинь энэ олж ирсэн мөнгөө зарцуулахдаа төрийн бодлоготойгоо холбох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бол энэ төсөл дээр тавих хяналт шалгалт одоо бүх юм нь одоо нэлээ үр дүнтэй явж байгаа учраас тодорхой үр дүнд хүрнэ гэж ингэж ойлгож байгаа. Одоо яг дундаа явж байгаа гол том юмнууд байна. Яг эхлэхэд бэлэн болсон байгаа. Олон нийтийн оролцоо улам бүр их болох гэж байгаа энэ үед бид нар зөвхөн одоо явцсайхан тухай ярьж штэ. Үр дүнгийн тухай дараа ярих нь. Тэгэхээр яг энэ дундаа явж байгаа төслийн хувьд олон түмэн л оролцсон. Энийг хүнлэх юм. Тэр тийм хүмүүст хандаж энэнд идэвхтэй оролцох үүднээс бид жоохон юуг мэдэж ойлгож авах хэрэгтэй бэ гэдэг талаас үзэгч хандаж үг хэлээд нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд нэг зүйл бас хэлье гэж бодож байна. Учир нь юу гэхээр энэ төслийн хэрэгж хугацаа бол 5 жил. Тэгэхээр халдварт бус өвчин гэдэг маань өөрөө бол юу гэдэг нь 5 жилийн юм уу 10 жилийн бодлого шийдчих асуудал ерөөсөө огт биш. Энэ нь 20-30 жилийн хугацаанд шийдэгдэж идэх том асуудал л та. Тэгээд сая энэ Харвард их сургуулийн профессор хэлж байгаа ч гэсэн 2030 он 50 онд энэ өвчмөд улам ихсээд байх нь л дээ. Дэлхийн нийтээр бол ихсээд байх гэсэн. Монгол орнд ч гэсэн одоо юу гэдэг нь бас одоо буурнах биш ихсээд байх нь. Харин бид нар ихсэлтийг тодорхой хэмжээгээр одоо барьж явах асуудал гарна гэсэн. Тэгэхээр энэ төслийн үндсэндээ одоо хэрэгжиж байгаа үед ч гэсэн за дууссан үед ч гэсэн бид нар яах вэ? Айхтар одоо том үгдийн нас баралт одоо тэр юуг бол өвчлөлөө бууруулна гэсэн юм бид зорилго тавиагүй. Гол нь тэр эрсдэл зан үйлийг бууруулах. Ард иргэд маань зөв мэдээлэлтэй. Одоо сүүл юу гэдэг вэ? Зөв эрүүл мэндийн боловсролын одоо бичвэрс тайлагдах гэж асуудал яригддаг болж байгаа. Урд нь бол зүгээр бичвэрс тайлагдах ярьдаг байсан шүү дээ. Одоо бол эрүүл мэндийн бичвэрс тайлагдах гэдэг асуудал бас яригддаг болчлоо, нэр томьёо яригддаг болчлоо л доо. Энэ асуудал бид бий болгож өгөх гэдэг. Нэгээсэнд эргэн хүн өөрөө яаж эрүүл байх вэ гэдгийг мэддэг. Нөгөө талаас эргэн хүний өөрийнх нь эрүүл мэнд бол өөрийг нь одоо үндсэн юм шүү. Тэгэхээр энийг хайрлаж явах хэрэгтэй. Энийг өвчнөд нэрвдэхгүй байх хэрэгтэй гэдэг нь одоо бий болгож өгөх гэдэг байна шүү дээ үндсэндээ. Дээрээс нь тэр тогтолцоог нь урьдчилан сэргээд үздэг. Эрт оншилчих юм бол эмчилж болдог. Энэ бас юуг нь бас бий болгож өгөх гэдэг. Тэгэхээр энд яг хөглөөр энэ компанид ажил маань одоо 2012 1 сараас эхлэх гэж байна. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцоонд ажиллана, салбархан ажиллана. Бид нар хүмүүс сурагчлаа. Дээрээс нь ард иргэд маань энд бол идэвхтэй оролцож. Яг л өөрийнх нь эрүүл мэндийн төлөө юм хийх гэдэг байгаа учраас өөрөө хойш суугаад байх юм бол эн чинь өөрөө л алдчихж байгаа байхгүй үндсэндээ бол. Тэгэхээр хин хинийхэн одоо хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бол энд бол оролцдог гэж би хэлмээр байна. Ерөнхийдөө бол энэ зах зээлийн эдийн засгийн нийгэмд чинь бол хүн ер нь бол одоо өвчин туслаа гэхэд
тэр өвчийг эдгэрүүлэхийн тулд эмчилгээ хийхийн тулд асар их хөрөнгө зарцуулах шаардлага гардаг боллоо шүү дээ. Хуучин бол төр хариуцаал одоо ингээл эмчлээл орон дээр хөтөлөөл ингээл яваад ирсэн энэ сэтгэлгээнээс чинь айжимдаа салаад би эрүүл байх юм бол мөнгө хэмнэн. Би эрүүл байх юм бол нийгэмдээ юм бүтээн гэсэн сэтгэл зүгэл нийгмийн орчин болгож явмаар ба шүү дээ. Нөгөө талаасаа бид нийгэм энэ төр засагч гэсэн тэр хүнийг эрүүл байлгах чи өөрөөс нь шалтгаалж байгаа юм бас ингэж явуулахын зэрэгцээгээр нийгмийн зүгээс энэ гадна талаас нь нөлөөлөд байгаа юмнуудтай тэмцэх хэрэгтэй шүү дээ. Энэ агаарын бохирдол, хөрсний бохирдол, энэ бүх юмтай энэ одоо автослоос ч хамгаалахын тулд яах хэрэгтэй, энэ замыг чинь ном голдролоор нь зөв тавих хэрэгтэй, энэ янз бүрийн одоо энэ бартаа сааднуудыг алга болгох хэрэгтэй гээл тийм ээ. Энэ бүх арга хэмжээ бол ерөөсөө ийж бүрэн асуудал юм аа. Энийг шийдэх бол нэг амиар шийдчих асуудал биш юм байнаас. Тийм л учраас энэ одоо мянганы сарлын сангийн төсөл дээр тулгуурлаад бид бодлогооч зөв болгож авах арга хэмжээгээс цааш нь авч явах тэр нөхцөлөө зандаа бодох хэрэгтэй. Жишээлбэл сая эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулаад батлахад өнөөдөр гэмтэл согос судлалын үндэсний төв болон энэ эмнэлгүүдэд өөрөөс нь шалтгаалаад юм уу өрөөл бусдаа шалтгаалаад тослог гэмтэлд ороод эмчлүүлсэн хүний зардлыг буруутай этгээд нь төлдөг болгодог тогтолцоон төрөл шийдэлдэж шүү дээ. Энд чи яах гэж байгаа юм гэхээр та гэмтчих юм бол наад гэмтчих юм бол та өргөл юм хариуц. Одоо бодоод үзлээ 0-4 насны хүүхдийн одоо гэмтлийн чинь 87% нь зөвхөн төлөгдөлт л байгаа байхгүй. Нөгөө 5-аас 18 насны хүүхдүүдийн дотор эзэлж байгаа гэмтэл чинь автомашин ослоо байхгүй. Ингээл аваад үзэхэр чинь дан хүмүүсийн хариуцлагатай холбоотой л асуудлууд болж хөрж байгаа үстэй. Тийм учраас бол үр дүн нь бол би эрүүл байвал, би ингэж байвал, би зан үйлийн хувьд алдаа гаргахгүй, эрсдэл хүчин зүйлд орохгүй, нэг тамхи татахгүй архихгүй болчихвол гэдэг ийм сэтгэл зүгэл бүрдүүлэхэд энэ төсөл үнэхээр чухал ачаал багталтай. Төр засагч энэ төслийг цааш нь үргэлжлүүлж авч явах тэр нөхцөлөө бүрдүүлж авах хэрэгтэй л гэж би үзэж байгаа. За ингээд энэ удаагийн хаяа ярилцлагыг өндөрлөе. Энэ олон чиглэлд явж байгаа том төслийг 30 минутын хугацаанд нарийн нэгтэлж ярих бол боломжгүй юм. Тэгэхдээ үйл ажиллагаа нэгэлж явж байгаа тохиолдолд олон хүн энд өөрсдөө оролцож, сонсож, мэдээд дуулж, суралцж байгаа хаа гэж бодож байна. Ингээд төслийн дараа бид нар ямар үр дүн төрсөн тухай дахин ярилцах байхаа. Та бүхэнд баярлалаа. За баярлалаа.